Санамсар мэдэмсрийн бясалгалын удирдгал 1-р хэсэг. Өглөөний мэнд. Өнөөдөр бид бясалгалын тухай болон бясалгал хийх зааврын талаар хэлэлцэх гэж байна. Буддын шашны бясалгалагчийн хувьд би та бүхэнд хамаг амьтны тусын тулд бодит сэтгэл, инэрл, хайр, нэгүслийг дотроо үүсгэхийг сануулъя. Бид энд бясалгалыг судлах, бясалгалын талаар тунгаан бодох, бясалгалын сэдвээр бясалгал хийхээр цуглаад байна. Энэ нь буддын шашинтан, ялангуяа Махаяна ёсны бясалгалчдын хувьд туйлын чухал зүйл юм. Үүнийг бид бүгд маш чухал гэдгийг мэддэг. Өнгөрсөн үед их багш нар бясалгал үйлдэгч чав нартай инэрл, хайрын нэгүслийг төлөвшүүлж бий болохыг маш ихээр зөвлөдөг байсан. За одоо бясалгалын талаар ярихад буддын шашинд үнэнхүү мөр рүү ордог 3 үд бий: судлахын мөр, эргцүүлэхийн мөр, бясалгалын мөр. Бясалгалын талаар ерөнхийдэн ч бай, нарийн авч үзсэн ч бай, энэ нь маш энгийн онцгой содон зүйл биш юм. Зарим хүмүүс бясалгал нь танд үргэлжлүүлэхэд хэрэгтэй онцгой нэг хүчийг өгдөг, мөн заавал тусгаалan хичээлэх цаг, тусгай дян, тодорхой хуваар гарган байж хийх ёстой гэж найдаж байж магадгүй. Гэвч энэ нь өмнөх агуу багш нарын үзнээр буруу ойлголт юм. Бясалгал бол бидний өдөр тутмын амьдрал юм. Бясалгал нь бидний өдөр тутмын амьдралын бүхий л хэсэг юм. Буддын шашинд ялангуяа туйлын баяр жаргал, төгс чөлөөлөлтийг хайгч бясалгач та мөн бол бясалгал таныг тэр зорьсон газарт хүргэх цорын ганц хэрэгсэл юм. Ийм өнцгөөс харвал бясалгал нь бидний өдөр тутмын амьдралд маш их тус хүргэдэг. Мэдээж бясалгалын дотор олон янзын техник, үйл явц, аргууд байдаг. Гэвч ерөнхийдөө бясалгал гэх санаа нь бидний өдөр тутмын амьдралаас онцгой зүйл огт биш юм. Анхаарлаа төвлөрүүлэх нь бясалгалын нэг хэсэг мөн. Санамсар мэдэмсэртэй байх нь ч бясалгалын нэг хэсэг. Төвлөрөх чадвар бас бясалгалын нэг хэсэг. Болгоомжтой, хянамгай, сонор сэрэмжтэй байх нь бүгд бясалгалын нэг хэсэг билээ. Бясалгал эдгээр чанараас эхлэх ёстой. Учир нь дотоод хүч тэнхээ эдгээр суураас бэхждэг. Тиймээс энэ бүхэн бидний өдөр тутмын амьдралд хамаарагдах ёстой. Энэ нь ямар нэгэн тодорхой шашин эсвэл тусгай дадлагтай холбоогүй. Бясалгал нь бидний аз жаргалтай амьдралын үндэс суурь юм. Эдгээр чанар дутагдсанаас болж бид амьдралдаа бэрхшээл, хүнд сорил, урам хугаралт, бухимдал, айдас, сэтгэлийн ханамжгүй байдалтай тулгардаг. Энэ бүхэн бясалгалын хомсдол, сэтгэлийн тогтворгүй байдал, санамсар мэдэмсэр дутагдсанаас үүдэлтэй. Сэтгэлийн хүчтэй самуурал нь биднийг эцэстэй асуудал, гуниг зовлон, шаналлалд хүргэдэг. Тэгэхээр Махамудра, Маханати, Мадхьямака зэрэг бүхий л гүнзгий бясалгалын зааврууд байсаар байвч, миний бодлоор одоогийн бидэнд хамгийн гол хэрэгтэй зүйл бол санамсар мэдэмсэртэй байх дадлага юм. Шантидвогийн бодисдын явдалд орхон номонд өгүүлснээр санамсар мэдэмсэр нь бясалгалчдын гол цөм байдаг. Санамсар мэдэмсэр дутвал, сэрэмж болгоомж дутвал бид санаандгүй элдв асуудалтай нүүр тулна. Сургаал номыг орхиод агуу багш нарын зааврыг ч мартъя гэхэд би өөртөөгөө ч ажиллаж чадахгүй байна. Би хүсээгүй энэ олон байдлаас ангиж ирч чадахгүй байгаа нь түүнд гатсантай минь холбоотой. Учир нь бясалгал дутмаг, сэтгэл тогтворгүй, санамсар мэдэмсэргүй байгаагаас Теравада уламжлалт 3 дадлага бий. Ер нь буддын номлолд байдаг ч Теравада энэ 3-ыг онцолдог. 1-р сахилга бат, ёс суртахууны сургуулилт. 2-р самади буюу төвлөрлийн бясалгалын сургуулилт. 3-р бэлэг ухааны сургуулилт. 1-р ёс суртахууны сургуулилтын тухай ярив. Ёс суртахуун гэдэг үг заримдаа сүртэй, тааламжгүй сонсогддог. Ёс журам гэхээр та ингэх ёстой, тэгэх ёстой, эс бөгөөс энэ асуудлаас гарч чадахгүй гэсэн шахалт мэдрэгдэж, дарамттай санагддаг. Тиймээс ёс суртахуун гэх ойлголт надад хүнд сонсогддог тул оронд нь сахилга бат гэх ойлголтыг хэрэглэе. Биеийн сахилга бат, хил ярианы сахилга бат, сэтгэлийн сахилга бат. Сахилга бат бол тун жам ёсны зүйл бөгөөд хэрэв хүн сайн ухамсарлавал тийм ч хэцүү биш. Иймд сахилга бат нь санамсар мэдэмсэртэй байх байдалтай холбоотой. Өдөр тутмын амьдралдаа бид санамсар мэдэмсэртэй байх ёстой. Тэгэхээр энэ нь өөрөө сахилга бат юм. Сахилга батгүй, зөв авиргүйгээр хүн бясалгалыг хөгжүүлж чадахгүй. Иймээс 1-р алхам болгон бурхан багш сахилга батад суралцахыг айлдсан байдаг. Сахилга бат гэдэг нь шашны зан үйлтэй огт холбоогүй, харин амьдралд бодитоор хэрэгждэг үнэн зүйл юм. Энэ нь хүний өдөр тутмын амьдралын аливаа талбарт ч үнэн хിവэр байдаг. Тиймээс бидэнд сахилга бат, мэдэмсэр, санамсар төвлөрөх хэрэгтэй. Эдгээр чанаруудтай байвал бид хийхээр зорьсон үйл бүрээ амжилттай бүтээж чадна. Хэрэв санамсар мэдэмсэртэй байхад алдаа гаргавал бид асуудалтай тулгарч өөрсдийн зорьсон үр дүндээ хүрч чадахгүй болно. Тиймээс бясалгалчдад сахилга батын сургуулилтыг эрхэмлэх нь маш ухаалаг заавар юм. Энэ тун чухал. Дадлага эхлэх мөчөөсөө буюу өглөө сэрмэгцээ таны хамгийн ихний бодол сахилга бат, сахилгын сургуулилт байх ёстой. Хүчлэх биш, баяртайгаар, дуртайгаар тэгэх хэрэгтэй.
Яагаад гэвэл та аль хэдийн мэдэж байгаа. Сахилга бат бол баяр жаргалын их үндэс билээ. Та юу ч хийсэн дхарма бясалгал үйлдсэн ч, өөр ямар ч үйл хийсэн ч хэрэв тэр үйлдэл сахилга батыг хамтдагвал үр дүн нь ирнэ. Ингэснээр тэр ажлыг гүйцээхэд тань хүч чадал ирч баяр жаргал нэмэгдэнэ. Тэгэхээр сахилга бат гэж юу вэ? Сахилга батыг бас бэлэг ухаантай хослуулах ёстой юм. Үзвэл энэ гурван сургуулилт хоорондоо харилцан холбоотой. Та тэдгээрийг тусад нь авч болохгүй. Эдгээр нь хоорондоо харилцан шүтэлцээтэй. Иймээс сахилга батыг хэрэгжүүлэхийн тулд сахилгын сургуулилтыг амьдралдаа хэрэгжүүлэхийн тулд танд бэлэг ухаан хэрэгтэй. Бэлэг ухаантай байснаар оюун ухаан үннийг зөв бурууг ялган хардаг болно. Үүнийг зөв бурууг ялгах бэлэг ухаан, өөрөөр хэлбэл сүрэг эергийг ялгах мэрэгэн ухаан гэж нэрлэдэг. Зөрчилдөөн будлаан өмнө болон сэтгэлийн хүчтэй хөдөлгөөний хүчийг номхруулахын тулд хүн эмсийн үнэн мөн чанарыг хардаг бэлэг ухааныг хэрэглэх ёстой. Будлааны өөрийн мөн чанарыг танихад тэр хэрэгтэй. Та будлаан хоосон, уур хоосон, хүсэл хоосон, мунхаг хоосон, хатаархал хоосон гэж амархан хэлж чадна. Гэвч бодит байдал дээр энэ маш хэцүү. Би өөрөө энэ сандал дээр сууж танд ийм тийм гэж хэлж байна. Гэхдээ надад өөрт минь ч эдгээр хүндрэлүүд тулгардаг. Би үүнийг мэднэ, нуулж чадахгүй. Амар зүйл биш. Бид өдөр тутмын амьдралдаа бясалгалын дадлагадаа маш их цаг хугацаа зарцуулах хэрэгтэй болж байна. Гэсэн ч бид юуг үнэн болохыг үгүйсгэж чадахгүй. Тиймээс би шунал хоосон гэж хэлж чадахгүй, уур хоосон гэж хэлж чадахгүй. Тэд уур шунал байна, үнэхээр байна. Тиймээс түүний хоосон чанарыг таньж мэдэх амаргүй. Иймд энэтхийн их пандитууд зөв бурууг ялгах бэлэг ухааныг хэрэглэх ёстой гэж сургасан байдаг. Энэ нь бидний үйл барилд маш чухал. Үүнийг бид сахилга бат гэж нэрлэдэг. Сахилга бат гэдэг нь айдас, түгшүүр, эсвэл ямар нэг үүргийн мэдрэмж дор би ингэх ёсгүй. Тэгвэл надад муу зүйл болно. Би тэгэх ёстой. Тэгвэл ингэчих нь гэх мэт айдас, гордлогын мэдрэмжид хүлэгдэн баригдахыг хэлэхгүй. Хэрэв үүнийг сахилга бат гэж ойлговол эндүүрэл болно. Иймд сахилга бат гэдэг ойлголт буюу мэдлэгийг бэлэг ухаанаар хөгжүүлэх ёстой. Санскритаар пражни буюу бэлэг ухаан гэж бий. Пражни гэдэг үгийн утга нь төв дээр шираб юм. Шийн сэтгэл гэсэн утгатай, рабн дээд гэсэн утгатай. Өөрөөр хэлбэл дээдийн оюун гэсэн үг. Энэ дээдийн оюун ухаан нь бэлэг ухааны дотор янз бүрийн түвшинтэй. Энэтхийн их пандит мэрэгд бясалгалчдад эхэнд нь зөв бурууг ялгах бэлэг ухааныг хэрэглэхийг зөвлөсөн байдаг. Сонголт олон бий, бид зөвийг нь сонгож, бурууг нь хаяна. Бид эергийг нь сонгож, сүргийг нь орхино. Энэ бэлэг ухааныг бид сахилга бат гэж нэрлэдэг. Ийхүү энэ сахилга бат буюу сэтгэлийн сургуулилтанд цааш төвлөрсөн бясалгалд хөтлөнө. Төвлөрсөн бясалгал гэдэг нь сэтгэлээ тодорхой нэг зүйл төвлөрүүлэх явдал юм. Энэ нь сэтгэлийн тогтвортой байдлыг хөгжүүлэх үйл юм. Хэрэв энэ тогтвортой байдал дутвал бид өдөр тутмынхаа бясалгалын үйлээ тууштай үргэлжлүүлж чадахгүй болдог. Бид байн дадлагаа сольж орхидог. Нэг сэдв сонгоод хэд хоногийн дараа уйдаж эсвэл болох санагдаад өөр сэдв сонгодог. Тэгээд хэсэг хугацааны дараа бас залхаад орхино. Дараа нь дахиад өөр зүйл сонгоно. Эцэст нь хоосон хоцорно, юу ч үгүй. Энэ бүхэн сэтгэлийн тогтворгүй буюу төвлөрөл бясалгалгүй улмаас болдог. Би төвлөрсөн бясалгал гэж яриад байгаа нь тийм заавал бие тодорхой янзаар байрлуулад сэтгэлээ нэг объектод чиглүүлж хүчээр төвлөрүүлэх тэр бясалгалын тухай биш юм. Миний хэлэх гээд байгаа төвлөрсөн бясалгал гэдэг нь санамсар мэдэмсэртэй байх явдал юм. Өөрөөр хэлбэл аливаа цаг үед оюун санааны санамсар мэдэмсэр болгоомж сонор сэрэмжтэй байхыг хэлж байна. Энэ л төвлөрсөн бясалгал юм. Энэ нь хаа нэг чимээгүй газар суугаад гадна орчны дуу чимээнээс айндулж, чимээнээс хол байвал бясалгал сайн хийн гэж боддог хандлагаас хамаагүй илүү практик зүйл. Гэвч тийм арга нь их цаг авдаг. Миний бодлоор бол зөвхөн санамсар мэдэмсрийн хүчээр та сайн бясалгаж чадна. Бид гадаад орчны хүчин зүйлстэй харьцаж сурах хэрэгтэй. Бясалгалч хүний хувьд бид гадагш гарч дуу чимээ сонсож элдв янзын дүрс хэлбэрийг харна. Мөн дүрс, чимээ, үнэр, амт гэх зэрэг объектуудтай ажиллах хэрэгтэй. Тэдгээртэй харьцаж сурах ёстой. Тэгээд шалгаж үзэх хэрэгтэй. Өөрийн сэдлийг шалгах, санаа бодлоо шалгах. Ингээд хар, энэ нь хэцүү байна уу, амархан байна уу? Эсвэл энэ нь үнэхээр таны бясалгал дахиж гаргаж байна уу? Үүнийг та ямар ч чимээгүй газар сууж бясалгаснаас хавьгүй илүү мэдэрнэ. Ийхүү төвлөрсөн бясалгалын үед сэтгэл хөдлөлүүд мөн ялгаагүй. Сэтгэл хөдлөл төрөх үед та тэр сэтгэл хөдлөлдөө анхаарлаа хандуулах ёстой. Би сэтгэл хөдлөл хоосон, оршихгүй, үнэн биш гэж хэлгэж байгаа юм биш. Тэд байдаг. Сэтгэл хөдлөл уур хилэн гих мэтэн таны тэдгээрээс зурах аваас бодтой оршино.
уур хоосон байхгүй, эсвэл сэтгэл хөдлөл байхгүй, хүсэл байхгүй гэж зүгээр хэлж болохгүй. Тэгж хэлэх нь худал хэрэг, үннээс цугтсан явдал болно. Тэд бол байгаа. Харин одоо бидний хийх гэж буй зүйл нь эхлээд. Манай бясалгалд хоёр тал бий гэж ярьдаг. Нэг нь шинжилгээний бясалгал, аналитик, нөгөө нь төвлөрөх бясалгал гэж нэрлэдэг. Шинжилгээ гэдэг нь сэтгэл хөдлөлөө шинжилхийг хэлнэ. Өдөр тутмын амьдралд бидэнд хамгийн их төвөг учруулдаг нь гадны объект биш гэж бодож байна. Ихэнхдээ гаднах юм тийм ч их саад болдоггүй. Харин дотоодын сэтгэлийн хөдөлгөөн л биднийг тогтворгүй болгож санаа зовооно. Тиймээс уур хилэн эсвэл ямар нэг сэтгэл хөдлөл төрөх үед тэр сэтгэлийн хөдөлгөөнийг бясалгалынхаа объект болгох. Та түүнийг хоосон гэж харах хэрэггүй. Тэр нь амар биш. Та түүнийг хоосон гэж харах чадахгүй. Үүний оронд шинжилгээгээр бид тухайн сэтгэлийн хөдөлгөөний шинж чанар, хэлбэр дүрс, гарын шим, юунаас бүрдэж буйг нь судлах ёстой. Бид маш анхааралтай, нягуур шинжлэх хэрэгтэй. Ийм шинжлэн судлах нь бас төвлөрсөн бясалгал мөн. Төвлөрсөн бясалгал гэдэг нь зүгээр л бодлоо таг зогсооно гэсэн үг биш. Яагаад төвлөрөл гэж нэрлэдэг вэ гэвэл төвлөрөл нь таныг сатаарл сарнилаас чөлөөлж сэтгэлийг буйны үйл рүү чиглүүлэн бодит байдал буюу үнэнд төтлүүлэх гэсэн зорилготой. Ингээд төвлөрлийн бясалгал нь ёс суртахуун сахилга бат сургуультаар хөтлөгдөх юм. Дараа нь та энэ хоёр сургуулилтыг тогтоосны дараа бэлэг ухааны сургуульд буюу бэлэг ухаан өөрөө урган гарна. Энэ бол ерөнхийдөө Будда багшийн айлдсан сахилга бат төвлөрлийн бясалгал, бэлэг ухаан гэсэн 3 сургуульд бөгөөд ялангуяа Theravada бясалгалчдад зориулсан байдаг. Махаян ёсны үүднээс сэтгэлийн цар хүрээ хамаагүй өргөн. Тийм ч учраас бид үүнийг их хөлгөн буюу Махаян гэж нэрлэдэг. Махаяны замналд бясалгалд ихээхэн анхаардаг. Одоо яагаад бид бясалгал хийх хэрэгтэй вэ гэдгийг мэдэх ёстой. Яагаад? Бид яагаад бясалгах шаардлагатай вэ? Учир нь манай сэтгэл сарнисан байдаг. Сэтгэлийн энэ үмэн самуунаас болж бид агуу баяр жаргал, агуу гэгэрэлд хүрч чадахгүй байгаа юм. Сарнисан сэтгэл гэж нэрлэдэг. Тэр нь юу вэ гэхээр төвдөр мемонг эсвэл заримдаа лингог гэж нэрлэдэг. Энэ нь бүх төрлийн бодол, сэтгэл хөдлөл, уур уцаар, хатаа жөтөө, хүсэл тачаал гэх мэт эдгээр бүхэн ердөө таны сэтгэлийн нэг хэсэг тул тийм байгаа хэрэг. Бид тэднийг буруутгах ёсгүй. Бид уур муу, хатаархал муу, хүсэл муу, мунхаг муу гэж хэлэх ёсгүй. Тэднийг буруутгаж болохгүй. Эд бүгд таны сэтгэлийн нэг хэсэг. Таны сэтгэлийн илрэл, далайн долгион мэд таны сэтгэлийн тусгал. Долгион далаагаасаа хизээж тусгаар байдаггүйтэй адил бодлууд, буянтай бодолч бай, нүгэлтэй бодолч бай ялгаагүй бүгд таны язгуур сэтгэлээс хизээж тусдаа биш юм. Гагцхүү танин мэдхүйн алдаанаас болж энэ сарнсан сэтгэлийн хүч таны өөрийн язгуур сэтгэлээс хөндийрүүлдэг. Энэ бясалгалын тогтолцоонд маш сонирхолтой дүр зураг харагддаг бөгөөд ингэснээр та ойлгох болно. Бясалгал гэдэг нь зүгээр таны сэтгэлийг нэг цэгт төвлөрүүлэх явдал биш. Бясалгал нь таны өөрийн оюун санааны жинхэнэ мөн чанарыг, өөрийн жинхэнэ мөн чанарыг таньж мэдэхэд тусалдаг. Бид энэ хоёрын хооронд төөрөлтөөд байна. Төсөөлөл гэгч зүйл ямар ч байсан оршин буй мэд харагддаг. Бидний бүх төсөөлөл, оюун санааны төсөөлөл биднийг түүнд төөрөлдүүлдэг. Танин мэдхүйн алдаанаас болоод эдгээр төсөөлөл нь таны өөрийн язгуур сэтгэлээс өөрчлөгөө болохыг таньж чадалгүй байна. Тэдгээр нь таны сэтгэлийн илрэл боловч та тэдгээрийг сэтгэлийнхээ хэсэг гэдгийг таньж чадаагүй. Та төсөөлөл болон язгуур сэтгэл хоёрыг хооронд нь тусгаарлажээ. Төсөөлөл нь объект мэд, сэтгэл нь субъект мэд хооронд нь салгаж үздэг. Үүний улмаас бид энэ сансарт төөрөлдөж байдаг. Итгэл найдвар, айдас зэрэг бүхэн хаанаас гардаг вэ? Танин мэдхүйн алдаанаас эдгээр бүх төсөөлөл нь таны язгуур сэтгэлийн нэг хэсэг гэдгийг таньж чадаагүйгээс. Бясалгал таны оюун санааны бүх төсөөлөлт сэтгэлийн тань дотор байдаг шүү гэдгийг танд таниулдаг. Үүнийг таньж чадвал гадаад хүчин зүйлсэд хууртагдхаа болно. Одоохондоо бол сэтгэлийн тогтворгүй, бясалгалгүй улмаас гадна орчны өчүүхэн зүйлч таныг хуурч, дийлж, оюун санааны хүчтэй төсөөлөлт автан хяналтаа алдаж орхидог. Та ганцаараа гэртээ эсвэл агуйд дайнд байхдаа бүх зүйл зүгээр мэд санагдана. Та өөртөө би зүгээр л явж байна гэж хэлдэг. Учир нь та тэнд ганцаараа, хэн ч танд саад болохгүй. Тиймээс та өөрийгөө болж байна гэж бодно. Гэвч даянаас гараад олон төрлийн төсөөлөл, гадаад ертөнцид ирэх үедээ бясалгалаа алдна. Гадаад хүчин зүйлс ямар хүчтэйг та харж байна? Яагаад тэд ийм хүчтэй байна вэ? Учир нь таны бясалгалын сургуульчлалт бүрэн бус байна. Эхлэлгүй цагаас суусан бидний сөрөг зуршил одоо ч гүн гүнзгий үндслээстэй хിവэр. Таны бясалгалын дадлага өчүүхэн хязгаарлагдмал. Харин бидний тэр зуршил маш хүчтэй, гүн бат суусан. Иймд миний энд хэлж байгаа бүхэн бол ердөө агуу багш нарын сургасныг давтан сануулж буй хэрэг.
Агуу багш буюу агуу бясалгалчдын хэлснээр бид өдөр тутмынхаа амьдралд бясалгалаа үргэлж авч явах ёстой. Тиймээс бид юуг ч буруутгахгүй. Би таныг буруутгахгүй. Би өөрийн бодлоонаа буруутгахгүй. Би өөрийн эгоогооч буруутгахгүй. Би юу ч буруутгахгүй. Би зөвхөн санамсар мэдэмсэргүй байснаа л буруутгана. Би зөвхөн сэтгэлийн тогтворгүй байдлаа л буруутгана. Өөрөөр хэлбэл бүх зүйл ямар нэг зүйлийн дутагдлаас үүдэлтэй. Сайн чанарууд нь хүн бүрийн дотор угаасаа байдаг, гэвч тэдгээрийг ил гаргах нь нилээд ярвхтай. Учир нь бидний сурсан эрдэм, бидний сургуульд бидний дадлага хязгаарлагдмал. Бид зөвхөн асуудалгүй цагт л дадлага хийдэг. Бүх зүйл сайн сайхан байх үед хэн ч таныг буруутгахгүй, доромжлохгүй, дайрахгүй, шүүмжлэхгүй. Та би дажгүй байна гэж бодно. Бүх хүн танд таатай хандаж гоё сайхан үг хэлж өгнө. Тэгэхээр та би болж байна шүү, би зүгээр явж байна гэж бодно. Харин хэн нэгэн таныг буруутгавал тэр мөчид та дадлага үргэлжлүүлж чадах уу? Хэцүү хэн нэгэн танд хатуу ширүүн үг хэлвэл та тэр агшинд инрэл төвчээрийн дадлага хിവэр хадгалж чадах уу? Хүнд тиймээс бидэнд объект хэрэгтэй, тийм биз? Бидэнд объект хэрэгтэй. Хэрв та үнэхээр төвчээрийг дадуулахыг хүсэж байвал хэн нэгэн таныг буруутгадаг хүн хэрэгтэй. Хүн бүр танд сайхан үг хэлж, эерэг хандаж байвал мэдээж та зүгээр л байна. Та бүр би ууралдаггүй юм чинь би бодистой бололтой гэж хэлж мэднэ. Хэн ч таныг уурлуулахгүй болохоор та өөрийгөө зүгээр би бодистой юм шиг санана. Харин хэн нэгэн таныг уурлуулбал тэр мөчид л та үнэхээр бодистой мөн эсгээ мэдэх болно. Тийм учраас иймээс бидний үүрэг бол бусдын алдааг ирэх биш. Миний үүрэг бол өөрийнхөө алдаа эндэгдлийг шинжлэх. Учир нь би бол бясалгалч. Би бясалгач. Би бясалгалч. Бясалгалч хүний хувьд би өөрийгөө засах ёстой. Би таныг засаж чадахгүй. Таныг засахын тулд би эхлээд өөрийгөө засаад дараа нь танд тусалж чадна. Ингээд бусдыг засахын тулд, бусдад тус хүрэхийн тулд би өөрийн дотоод чанараа нээх ёстой. Эрдэм мэдлэгийн хувьд асуудал алга бид бүгд мэддэг. Буддын шавнаар өдөр бүр л ном сонсдог. Бид номонд сууж их багш нартай уулзсан бүгд бараг ижил зүйл номлодог. Сайн хүн бай. Сайн бясалгалч бай. Сэтгэлийн үе минь самуу муу. Төвчээртэй бай. Уужин бай. Сүрэг бүү бай. Бясалгал хий. Сэтгэлээ сайн авч яв. Оюун санаагаа бүү сарниул. Бараг адилхан. Бид энэ бүгдийг мэднэ. Таны ямар ч ном уншсан адил зүйлийг өгүүлдэг. Бид бүгд мэддэг. Гэхдээ бидний асуудал ном уншихтаа биш. Бидний бэрхшээл тэр сургаалуудыг өөртөө хэрэгжүүлэхэд оршдог. Энэ л бидний асуудал. Тиймээс хэрв та тэдгээрийг өөртөө хэрэгжүүлэхгүй бол олон удаа ном сонсоод ч нэмэргүй. Тийм биз? Та 100 удаач, 1000 удаач номонд суусан бай. Би ч өөрөө бүх агуу багш, агуу бясалгагчдтай уулзсан, үргэлж заавар авдаг. Гэвч хэрв тэдгээрийг би өөрийн дотор хэрэгжүүлж чадахгүй бол юу болох вэ? Юу ч үгүй. Тиймээс үүрэг бол үүрэг. Хэрв би үнэхээр өөртөө санаа тавьдаг бол, өөрийгөө хайрладаг бол, үнэхээр сайн бясалгалж болох хэрэгтэй бол бид заавал хэрэгжүүлэх ёстой. Бид тэр номын зааврыг дотроо хэрэгжүүлэх ёстой. Дадлага хийн гэдэг нь бид оюун санаатайгаа хамт алхна гэсэн үг, өөр юу ч биш. Бясалгал гэдэг зүгээр нэг нэр төдий зүйл, төвлөрсөн бясалгалч бас зүгээр нэг нэр. Нэр чухал биш. Чухал нь бясалгалыг ажил хэрэг болгох, өөрийн сэтгэлтэйгээ хамт алхах, сэтгэл хөдлөлтөйгээ хамт алхах, бодлоонтойгоо хамт алхах явдал. Бид тэдэнтэй маш идэвхтэй, нэн яаралтай ажиллах ёстой. Зүгээр чимээгүй сууж аваад би хамаг амьтны тусын тулд бодис сэтгэл, инэрл хайрын нэгүслийг төрүүлж байна гэж хэлэх нь хангалтгүй. Мэдээж энэ сайн хэрэг боловч үнэхээр хангалтгүй. Бид ямар нэг зүйл хийж эхлэх хэрэгтэй. Чадварлаг байна гэхээр өөрийгөө хэрхэн чадваржуулахыг хэлнэ. Би их багш нарын хэлсэн үг, өгсөн бүх зааврыг өөрийн оюун санаандаа шингээж авах ёстой. Тэр бүх заавар үнэхээр үнцэнтэй, үнэн гэдгийг би баталгаажуулах ёстой. Тэгвэл би бусдад тусалж чадна, бусдад ашиг өгч чадна. Тиймээс бясалгалын туршлага гэдэг нь бид түүнийг өөртөө хэрэгжүүлэхэд оршино. Тэгэхгүй бол тэр туршлага чинь хаанаас ирэх юм бэ? Бясалгалын туршлага гэдэг нь бид өдөр бүр бясалгах ёстой гэсэн үг, тийм үү? Өдөр бүр. Та ганцаараа байсан ч хүмүүстэй байсан ч хамаагүй, бид хэрэгжүүлэх ёстой. Тэгэхээр Махамудранд бүх үзэгдэл оюун санааны төсөөлөлтүүдийг гэж үздэг. Маханатич мөн адил, Мадхьямака буюу дундад үзэл нь бүх үзэгдэл хоосон, юу ч үнэнхүү оршдоггүй гэдэг. Энэ үнэн. Гэвч тэр төвшөнд хүрэхийн тулд бидний хамгийн түрүүнд хүлээх үүрэг бол сэтгэлийн тогтвортой байдлыг бий болгох явдал юм. Энэ маш чухал.
Сэтгэлийн доктортой байдалгүйгээр бид оюун санааны бусад чанаруудаас, жишээ нь энэрхүү сэтгэлийг ч хөгжүүлж чадахгүй. Хялбар биш. Зүгээр хайран санагдаж байна гэд хүрэхгүй. Үгүй, энэрх сэтгэлд бэлэг ухаан хэрэгтэй. Хайр ба энэрэнгүй сэтгэлд бэлэг ухаан хэрэгтэй. Бүр мөнх бусын бясалгалд хүртэл бэлэг ухаан хэрэгтэй. Бэлэг ухаангүйгээр эдгээр чанаруудаас юу ч хөгжихгүй. Иймээс бясалгал гэж. Учир нь бидний олон бясалгал гэхээр бясалгал гэдэг бол Важраяны 7 үеийн суудлаар нам гүм суугаад ямар ч бодлого амрах явдал гэж ойлгодог. Эсвэл бодлуудыг хүчээр зогсоох гэж боддог. Эсвэл танд сэтгэлийн хөдөлгөөний асуудал байгаа бол би сэтгэл хөдлөлтөө болиулах ёстой гэж санана. Эсвэл та миний энэ уурч ёстой муухай шүү гэж буруутгаад уур хилэн төрөх үед уур муу, хатаархал муу гэж бодон хүчээр дарахыг оролддог. Тэр бол ур чадваргүй арга. Огтхон ч зөв арга биш. Бясалгал бол энэ бүгдээс цаадах зүйл. Бясалгал гэдэг нь та баяртайгаар хийж буй үйл юм. Та өөрийн сэтгэл хөдлөлтөй хамт бүрэн ойлголт, дүүрэн мэдлэгтэйгээр хийж буй үйл хэрэг юм. Энэ нь танд тэдгээрийн мөн чанарыг ухаарах хүчийг өгдөг. Харин хувирал өөрчлөлт гэдэг дараа нь ирнэ. Хувирал нь бясалгалын гол сэдэв биш, хэдий бясалгалын зорилго нь эцэстээ өөрчлөлт боловч тэр өөрчлөлт нь хожим гарч ирдэг юм. Та бусад бүх чанаруудыгаа бүрэн хөгжүүлсэний дараа л хувирал ирнэ. Хувирал өөрчлөлт гэдэг нь оюун санааны үндсэн шинж чанар. Энэ нь зөвхөн бясалгалтай холбоотой биш, харин бидний өдөр тутмын амьдралтай холбоотой зүйл. Бид хоол идэж, алхаж, ярилцаж, элдв зүйл хийж байгаа нь бүгд хувирал өөрчлөлтийн хүч юм. Хувирал өөрчлөлт гэдэг нь оюун санааны зарчим, суурь. Тэр суурийн хүчээр бид бясалгалаа хөгжүүлдэг. Хэрэв энэ хувирал өөрчлөлт гэж байхгүйсэн бол өөр бусад чанарууд огт илэрхгүй байхсан. Бид ямар нэг шин зүйл зохиож буй хэрэг биш, харин өөрсдийн чанараа нээж буй хэрэг. Энэ маш чухал. Бүх чанарууд дотроо би бараг байгаа. Огт алга болдоггүй. Уур хилэн, хатаа жутуу, будлаан сэтгэл зэрэг нь бидний төрөлх оюун санааны мөн чанарт огтхон ч хүрч чадахгүй, хизээж түүнийг гэмтээж чадахгүй. Тиймээс бид өөрсдөө бясалгалч хүн болон бясалгал үйлээрээ бахархаж болно. Хэрэв угаасаа бидний төрөлх мөн чанар будлаан, сөрөг зүйлээр бохирдсон байдагсан бол тэгвэл сурч дадлаглах хэрэгч байхгүй, бясалгал хийх ч хэрэггүй байх байсан. Тиймээс өөртөө итгэх итгэл бясалгал хийхэд маш чухал. Та би чадахгүй байх гэж бодож огт болохгүй. Би лав хийж чадахгүй гэж бодож болохгүй. Чи чадна. Та чадна. Бид чадна. Бүгд хийж чадна. Харин асуудал бол залхуурал. Залхуурлын зан хүн бүрийн өдөр тутмын амьдрал, ялангуяа бясалгалын дадлагад маш хүчтэй. Бид тун залхуу. Бид игэл жирийн амьдралын ажлууд, бизнес хийх, ийш тийш явах, амарч зугаалах гэх мэтэд юр залхуурдаггүй. Бидэнд цагч байна, эрч хүчч байна, бүхнийг хийн. Гэвч энэрхүү хайрын сэтгэл, бясалгал, эргцүүлийн дадлага гэхээр залхуурал эхэлдэг. Тэгээд та цаг хугацаанд тун нарийн болдог. Нэг цаг дэндүү удна. Багш нэг цаг хийж чадах уу? Гэхэд та үгүй байхаа гин. Хагас цаг магадгүй 10 минут За үзье 5 минут Тэгье. Өөрөөр хэлбэл та өөрийн цаг, эрч хүчийг юунд хэрхэн зарцуулахаа хар маргааш бям тийшээ явах ёстой. Нямд гэр бүлдээ анхаарах хэрэгтэй. Даваа гарагт завгүй гэх мэтээр олон шалтгаан тоочно. Та бясалгал дээр л ийм нарийн харин бусад зүйлд хялбархан. Тиймээс өөрийн сэтгэлтэй ажиллана гэдэг амар биш. Та сэтгэл бүхний үндэс, асуудлын шалтгаан нь сэтгэлийн будлаан гэдгийг мэддэг хэрэн түүнтэй ажиллах хүсэлгүй. Яагаад гэвэл тэр гүн зуршил хിവэр байгаа. Хэрэв та зүтгэхгүй бол давж чадахгүй. Тэгэхээр бясалгал. Миний энд хэлэх гэсэн гол санаа гэвэл миний хувьд жинхэнэ бясалгал гэдэг бол сэрэмжтэй буюу санамсар мэдэмсэртэй байх явдал юм. Санамсар мэдэмсэр нь будлааны хүчийг бууруулахад тусалдаг. Харин шууд хоосон чанар, дундад үзэл, маханати, махамудра гэх мэт бясалгалууд л будлааны үндсийг суулж чадна. Санамсар мэдэмсэр дангаараа будлааныг бүрэн арилгаж чадахгүй ч будлаан уур сэтгэл хөдлөлийн хүчийг тодорхой хэмжээнд сулруулна. Тиймээс хэн нэгэн маш их уурлаж намайг буруутган шүмжилсэн үед буддын шашны бясалгалч, ялангуяа Махаяны замналтан хүн бүх энэ сэтгэл хөдлөлтөд ажиллаж байгаа учраас үүнийг сайтар ойлгоод тэр даруй амархан хариу үйлдэл хийхгүй байх учиртай. Учир нь бид уур хилэн өөрийг нь буруутгаж байгаа биш. Бид уурыг буруутгахгүй. Бид будлааныг буруутгахгүй. Энэ бүхэн бол зүгээр л бидний сэтгэлийн нэг хэсэг. Тиймээс бясалгалч хүний хувьд уур төрмөгт санамсар мэдэмсэр танд туслана. Энэ бол уур шүү. Санамсар мэдэмсэргүйгээс уурлах үед та тэр уур гэдгийг нь таних чаддаггүй. Энэ л бидний алдаа.
Тиймээс Гампопа багш санамсар мэдэмсэр үргэлж бясалгалтай хамт байх ёстой гэж сургасан. Таны бясалгал шинжлэх нь ч бай, төвлөрөх нь ч бай хамаагүй. Гэхдээ эхлээд бид шинжилгээний буюу аналитик бясалгалаар ажиллах хэрэгтэй. Шинжилэн гэдэг нь анализийн шалгана гэсэн үг. Гадамбын мастер багш нар маш сонирхолтой заавар сургадаг. Гадны хүчин зүйл таныг уурлуулж байвал хийх хамгийн эхний зүйл бол тэр уурыг таних явдал. Уур хилэнг таних. Бид уур хоосон гэж хэлж болохгүй. Энэ танд огт тустай биш. Хэн нэгэн уур хоосон шүү дээ гэж танд хэлбэл та бүр ч их уурлах биз. Тийм ээ, энэ бол танд уур хоосон, бодлын хоосон гэх зөв цаг нь биш. Үүний оронд хэн нэгэн чиний уур гараад эхэллээ, 50 бай гэж сануулах нь маш сайхан заавар болно. Хэрв миний хажууд хэн нэгэн намайг уурлахад чи одоо уурлаад эхэллээ, тайвширдаа, энэ сайн зүйл биш байна гэж хэлбэл би ойлгоно. Энэ үнэхээр сайхан сануулга болно. Иймд сэрэмж ямар хэрэгтэйг харж байна уу? Санамсар мэдэмсэргүй бол хажуугийн хүн сануулсан ч нэмэргүй. Хэрв таны сэтгэлийн доктор сууж үргэлж санамсар мэдэмсэртэй болгоомжтой хянамгай байж чадвал тэдгээр бодлын буюу сөрөг сэтгэлийн хөдөлгөөний гарах давтамж цөөрөх болно. Яагаад бидэнд ийм олон бодлын дахин өглөө, өдөр, орой, шөнөж гарч ирээд байдаг вэ? Тоолшгүй олон бодлын байнга төрөх нь бий. Яагаад гэвэл сэтгэлийн докторгүй, санамсар мэдэмсэргүй, сонор сэрэмжгүй учраас тэр. Тиймээс л эдгээр сөрөг сэтгэлүүд үе гарч ирээд байна. Хэрв та үнэхээр тэдгээр бодлооны гарах давтамжийг цөөрүүлэхийг хүсвэл яах ёстой вэ? Бид санамсар мэдэмсрийг хэрэглэх ёстой. Энэ маш чухал. Олон бясалгалчид санамсар мэдэмсрийг үл ойшоодог. Тэд зөвхөн оюун ухааны жинхэнэ мөн чанарыг л хайна. Өөрийнхөө оюун санааны үнэн мөн чанарыг харахыг хүсэж байна, хоосныг үзмээр байна, оюун санааны тунгалаг гэрлийг үзмээр байна, гэлбаг харахыг хүсэж байна гэх мэт. Юунд гэж? Энэ танд нэмэр болохгүй. Үнэн чанар хаана байна? Та сэтгэлийнхээ үнэн мөн чанар гэж юу хэлээд байна? Уур. Таны оюун санааны үнэн чанар нь уур юм гэж үү? Тиймээс өөрийн оюун санааны жинхэнэ мөн чанарыг таних гэж яарад хэрэггүй. Харин бидний хувьд санамсар мэдэмсэртэй байхад л шамдах хэрэгтэй. Хэрв та өдөр тутмын амьдралдаа санамсар мэдэмсэртэй байж чадвал бясалгал аяндаа амархан гарч ирнэ. Тэгээд та сэтгэлтэйгээ тун амархан хамт ажиллаж чадна. Зарим саад төвжрэл, цөрөг нөхцөл байдал тохиолдсон ч та түүнийг амархан зохицуулна. Учир нь танд санамсар мэдэмсэр байгаа учраас. Шантидогийн бодисдын явдалд орхой номын 4-5 бүлгүүдэд голлон хэрхэн санамсар мэдэмсэртэй байх талаар айлдсан байдаг. Энэ бол Шантидогийн бодисдын амьдралын тухай өгүүлсэн туйлын гүнзгий номлол. Бодисдо гэдэг нь зүгээр л сайхан сэтгэлтэй хүн гэсэн үг биш. Бодисдо гэдэг нь бүх иймэрхүү нөхцөл байдалтай амархан чадварлаг харьцаж, бусдыг ч зааж сургаж буй хүнийг хэлнэ. Бидний бодлоор бодисдо гэдэг нь үргэлж инээмсэглэж явдаг, дандаа сайхан үг хэлдэг, бүхнийг байгаагаар нь хүлээж аваад хизээж сүрж үлдэхгүй хүн мэт санагддаг. Бид тийм хүнийг бодисдо гин гэж боддог. Энэ чинь дэндүү өнгөц ойлголт, тийм биз? Үгүй ээ, бодисдо гэдэг нь бэлэг ухаанаар дүүрэн хүн. Тэд ийм бүхнийг ухаарч бүрэн мэдэрсэн тул үүнийгээ бусдад алдаагүй, итгэл төгс заадаг. Тийм хүнийг л бид бодисдо гэж нэрлэдэг. Би энд шамаата бясалгалын янз бүрийн шат буюу бясалгалын үе шатуудын талаар орохгүй. Та бүхэн сонссон байх 9 төвшин, заримдаа 5 төвшин ч гэх юм уу. Мөн объекттой, объектгүй, мөн чанарын бясалгал гэх мэт бий. Эд бол түгээмэл тийм ч хэцүү биш. Харин бидэнд хамгийн хэцүү нь шамаата бясалгалын суурь, випашанагийн суурь, ерөнхий бясалгалын суурь мэдлэг. Олонх нь ийм мэдлэггүйгээс шууд л бясалгал руу ороод бүтлгүйддэг. Бид бясалгалын тухай янз бүрийн зааварчилгаа авдагч мөн л бүтлгүйддэг. Яагаад вэ гэвэл бид бясалгалын зарчим буюу бясалгалын суурийг танилгүй өнгөрсөн байдаг. Тэр нь юу вэ гэхээр санамсар мэдэмсэр юм. Санамсар мэдэмсрийг онцолдог бясалгалч тун цөө. Мэдээж зарим нь санамсар мэдэмсрийг дурддагч өөр өнцгөр. Бид Шантидогийн зааврыг баримтлая. Тиймээс Шантидо жинхэнэ бясалгал бол бясалгалчдын санамсар мэдэмсэр мөн гэж хэлсэн. Сударт бурхан багш жишээ татсан байдаг. Хагас сар бол бүтэн сарын их билээ. Хагас саргүй бол бүтэн сар бий болохгүй. Үүнтэй адил Хинон үгүй бол Махаян үгүй. Махаяны бодисдо үгүй бол бурхан үгүй. Будда ийм жишээ өгсөн санамсар мэдэмсэр бол жинхэнэ бясалгал гэсэн үг юм. Санамсар мэдэмсэргүйгээр бид өөр бусад ямар ч бясалгалыг хөгжүүлж чадахгүй. Иймээс бясалгал хийх арга гэдэг нь зөвхөн суухтаа биш, алхахтаа, ярахтаа, идэхдээ ямар ч зүйл хийхдээ. Амьдралынхаа бүхий л талбарт бясалгал хэрэгжүүлэх ёстой. Машин барьж байхдаа бясалгал хийж болно, хооллохдоо бясалгал хийж болно, бусдтай ярихдаа бясалгал хийж болно.
Унтаж байхдаа ч бясалгал хийж болно. Тиймээс бясалгалгүй өнгөрөх амьдралын хэсэг гэж үгүй. Таны амьдралын бүх ил тал бясалгалтай холбоотой байдаг. Энэ үнэхээр гайхамшигтай. Гадамбын дээдэс багш хэлэхдээ гуниглах нь хүртэл бясалгал, баярлах нь ч бас бясалгал гэжээ. Өөрөөр хэлбэл бид 24 цагийг бясалгалтай хамт өнгөрөөдөг гэсэн үг. Манай асуудал нь та номонд суухдаа агуу багш нар бясалгалын талаар их номлохыг сонсоод бүгд дажгүй би чадах юм шиг санагддаг. Гэтэл асуудал нь та номоос гарахдаа тэдгээрийг хэрэгжүүлж чаддаггүй доршдог. Зөвхөн та биш, бид бүгд ийм. Асуудал нь энэ. Номонд суух үед бүх зүйл зүгээр санагдана. Харин та ганцаараа болох үедээ хэцүү болдог. Яагаад гэвэл тэр үед та сонссон сургаалаа мартчихсан байдаг. Тиймээс өнөө үед бясалгалын дадлагын чухал нь гэвэл бид өөрөө тасалгаанд чимээгүй суухын оронд нөхцөл байдалтай нүүр тулах хэрэгтэй. Бууд суух нь маш удаан, тийм үр дүнтэй биш. Үр дүнтэй байдал нь нөхцөл байдал орчинтой харьцаж дадлага хийхээс гардаг. Шантито өөрөө болон Дупа Кагюгийн Жаулор Банарын хэлснээр миний хувьд хамгийн том шалгуур бол намайг хэн нэгэн өдөөс шүүмжил зогсох үе гэсэн байдаг. Энэ мөчл надад хамгийн агуу сургамж болдог гэж хэлсэн. Хэн нэгэн таныг буруутгаж олны өмнө шүүмжилж байна. Тэр агш нь л хамгийн агуу сургаал болдог гэж. Харин та өндөр суудал дээр суугаад бусад нь доор сууж танд мөргөл үлдэж хүндэтгэл үзүүлж байвал бүх зүйл зүгээр байдаг. Тиймээс бясалгалч хүний хувьд бидэнд хэрэгтэй зүйл нь өөрсдөө ямар түвшинд хүрснээ нотлох явдал юм. Зүгээр бясалгал чухал, дадлах хэрэгтэй. Тийг ингэг гэж ярихаас гадна бид нотлох ёстой. Тийм биз? Бид нотлох ёстой. Би өөрийгөө нотлох ёстой. Ишидорчи гэх Гадамбын дээдэс багш хэлэхдээ чи ганцаараа байхдаа алгаа цээжин дээрээ тавиад бодож үз. Хэрв чиний сэтгэл номын зааврын дагуу үнэхээр явж байна гэж санагдвал чи өөрөөрөө бахархаж болно. Чи бол жинхэнэ бясалгалч гэсэн байдаг. Энэ нь юу харуулж байна вэ гэвэл өөрийн бясалгалын гэр чинь өөрөө л байх учиртай, бусад хүн биш. Би өөрийнхөө дадлагын гэрч болох ёстой. Бид бүгд уур муу, будлаа муу, хатаархал муу гэдгийг мэддэг. Бясалгалч хүн зохихгүйг мэддэг. Зарим шашингүй үзэлтнүүд ч уурлах нь муу гэдгийг мэднэ. Бид бясалгалч ялангуяа Махаяны буюу их хөлгөний замналтан учраас бодисдын тангараг өргөж олон зүйлд үүрэг хүлээсэн. Тиймээс бүгдийг мэднэ. Харин асуудал нь хэрэгжүүлдэггүйгээс болдог. Хэрэгжүүлэлт маш чухал. Гампопа багш сонсох, эргцүүлэх, бясалгах 3 хамт байх ёстой. Тэр нь шилдэг бясалгалч гэж хэлжээ. Тиймээс бид эдгээрийг цуг хэрэгжүүлэх ёстой. Сонссон сургаалаа өөртөө нэвтрүүлэн ажил хэрэг болгох. Энэ л хамгийн сайн бясалгалч юм. Тэгэхээр бидний сонгон төвлөрөх объект нь сэтгэл хөдлөл байх ёстой гэж бясалгалын сургаалт өгүүлдэг. Учир нь сэтгэлээ төвлөрүүлэхдээ та бурхан багшийн дүр, үсэг тарны үсэг, мандлын дүрс эсвэл цэцэг шилэн аяга мэд ариунч бай, энгийнч бай альва объектыг авдаг. Энэ бол ердөө л оюунаа төвлөрүүлэх арга. Гэхдээ энэ нь илүү хугацаа шаарддаг. Миний бодлоор болон агуу багш нарын сургаснаар хамгийн сайн объект нь сэтгэл хөдлөл өөрөө юм. Хамгийн сайн нь хэрв надад уурлах асуудал байдаг бол би уурыг бясалгалынхаа объект болгох ёстой. Учир нь би ууртай ажиллах ёстой. Би өөрөө мэдэж байна. Хэрв би ууртайгаа ажиллахгүй бол энэ асуудлаа давж чадахгүй. Би асуудлаа даван туулж чадахгүй. Учир нь миний асуудал байнга л уур байдаг. Би уурыг хүчээр дарж дийлэхгүй. Хүчээр дарсан ч уур орсоор л байна. Тиймээс та ууртайгаа ажиллах хэрэгтэй, уурыг найзаа болгох хэрэгтэй. Би ууртайгаа сайнаар харьцах хэрэгтэй, уурыг ойлгох хэрэгтэй, түүний мөн чанарыг мэдэх хэрэгтэй. Би ууртай анхаарал хандуулж хянуур ажиллах ёстой. Хэрв би ингэж аажмаар, алхамаар тасралтгүй ажиллаж чадвал удах тусам уур намайг үүмүүлэхэ болно. Одоо уур намайг үүмүүлдэг нь миний анхаарал султай холбоотой. Би уурт юу хүсснийг нь хийлгдэг байсан. Эхнээс нь л уурыг хүсснээр нь байлгаж ирсэн. Харин одоо би уурт хүснээ хийлгэхгүй. Харин би уурыг гаргаж ирнэ. Би уурыг тагнан ажиглана. Би уурын мөн чанарыг олж мэдхийг хичээнэ. Энэ уур хаанаас гардаг вэ? Хаана байрладаг вэ? Яаж үйлчилдэг вэ? Гэх мэт бүхнийг шинжилнэ. Ингэж байж би уур хилэнгийн мөн чанарыг ухаарах ёстой. Үүнтэй адил бусад ямар ч өмүүлэх сэтгэл буюу хорлох сэтгэлийн хөдөлгөөн уур муу, шунал муу, энэ намайг өмүүллээ гэж үргэлж давтан хэлэх нь тустай биш. Та тэдгээрийг буруутгаж тэднээс болж өөрийгөө муухай мэдрэлээ гээд нэмэргүй. Үүний оронд бид ажиллах хэрэгтэй. Бид ууртайгаа ажиллах ёстой. Махамудра болон Маханатигийн сургаалт уур хилэн бол таны ариун язгуур сэтгэлийн нэг хэсэг. Тэр зүгээр л тэр чигээрээ гарч ирдэг гэж номлодог. Харин үүний зэрэгцээ таны оюун санааны жинхэнэ мөн чанарыг таних тулд сэтгэл хөдлөл, уур бодлын тусламж хэрэгтэй болдог.
бодлогүйгээр, бодлонгүйгээр, эдгээр сөрөг сэтгэл хөдлөлгүйгээр хүн өөрийн язгуур сэтгэлийг нээж чадахгүй. Тиймээс бидэнд тэд хэрэгтэй. Бидэнд бодлон хэрэгтэй, бидэнд уур хэрэгтэй, бидэнд эдгээр сэтгэл хэрэгтэй. Эдгээр объектгүйгээр хүн өөрийн сэтгэлийн жинхэнэ мөн чанарыг таньж чадахгүй. Тиймээс бид ууртаа баярлах хэрэгтэй. Бид өөрийн бодлоондоо талархах хэрэгтэй. Бид тэр хорлох сэтгэлүүддээ хүртэл талархах хэрэгтэй. Би яагаад талархна гэж байна вэ гэвэл хэрэв тэдгээр бодлогүйгээр хүн өөрийн жинхэнэ сэтгэлийг таньж чадахгүй гэдгийг ойлгосон учраас тэр. Гэвч түүнтэй зэрэгцээд тэдгээр бодол төрөх үед бид асар сэрэмжтэй, маш болгоомжтой байх ёстой. Тэдгээр бодлууд маш хүчтэй юм. Хэрэв чи тэдэнд авталгүй, тэр төсөөлөлд төөрөлгүй санамсар мэдэмсэртэй байж чадвал асуудал юунаас гардаг вэ? Бид тэр төсөөлөлдөө төөрдөг. Сэтгэл гадагш харан элдвийг үзэхэд сэтгэл хөдлөл босож та хяналтаа алддаг. Сэтгэл хөдлөх үед та өөрийгөө барьж чаддаггүй. Тэр агшинд би өөрийгөө барьж авах ёстой. Өдөр тутмын амьдралд бидний алддаг, тасалддаг, бүтлгүүддэг бүх зүйл яг тэр агшинд өөрийгөө барьж чадаагүйгээс болдог. Бодол төрөх үед би талархан хүлээн авах хэрэгтэй. Гэвч үүний зэрэгцээ агуу үнэт сургаалуудыг санаж тэдгээрийг хэрэглэх ёстой. Би ухаарах ёстой. Би мэдэх ёстой. Би хайх ёстой. Би олох ёстой. Ингээд суралцах гэдэг нь өөрийн сэтгэл хөдлөлөөр суралцахыг хэлдэг. Ном унших, тэмдэглэл хөтлөх, судар цээжлэхийг хэлэхгүй. Мэдээж та их сурвалжийг цээжилж, тайлбар уншиж, элдв технологийн зүйлдээ, утас, таблет гэх мэт бүгдийг хийхээр хийж болно. Та бүхнийг тийш нь оруулна. Гэвч энэ ажиллахгүй. Утас алга болчихвол дуусна, тийм биз? Тиймээс бид агуу багш нарын өгсөн сургаалыг өөрийн оюун ухаанд л хадгалах хэрэгтэй. Би ажиллах хэрэгтэй. Би ажиллах ёстой. Ингээд бясалгал гэдэг нь энд өдөр тутмын амьдралдаа өөрийгөө сануулах явдал юм. Миний хувьд оюун санаа хоосон гэхийг эсвэл Махамудраа төв үзэл буюу Мадхьямакагийн сургаалыг сонсоод гайхдаггүй. Гайхах зүйлгүй. Би бясалгалчдад түүнийг хэрэгжүүл гэж зөвлөдөггүй. Би үргэлж Гадамбын дээдэс багш нар болон Шантидогийн зааврыг дагдаг. Тиймээс бүх зүйл суурь мэдлэг, суурь чанараас эхлэх ёстой. Тэр нь санамсар мэдэмсэр, сэтгэлийн тогтвортой байдал, өөрийгөө санах болгоомжтой байх, хянамгай байх явдал юм. Энэ л бидний үндсэн чанар, сайн чанарын үндсэн их сурвалж. Хэрэв бид эдгээр чанарыг төлөвшүүлж сайдар ажиллаж чадвал хоосон чанарын бясалгал, очирт хөлгөн буюу Важраяаны бясалгал гэх мэт бүхий л гүн бясалгалууд аяндаа гараад ирнэ. Ингээд тэдгээртэй ажиллах нь тийм ч хэцүү биш, маш амархан. Жишээ нь хэрэв нэг сүмийн хаалга төгжээтэй байгаа та буруу түлхүүрээр онгойлгох гээд болохгүй болохоор нь цоожийг эвдэх гэж үзээд чадаагүй бол яах вэ? Харин та чадвартайгаар тэр хаалгыг зөв түлхүүрээр онгойлгочвол сүмд ороод бүхнийг харж чадна. Тийм ч хэцүү биш. Ямар ч төвөггүй. Тэгэхээр эхний алхам сүмд орох, үүнтэй адил хоосны бясалгалд эсвэл өөрийн оюун санааны жинхэнэ мөн чанарын бясалгалд орохын тулд гол хаалга нь чухал. Тэр нь санамсар мэдэмсэр юм. Сэтгэлийн тогтвортой байдал. Бидэнд тэр нь алга. Би сэтгэлийн тогтвортой хүн, эсвэл би болгоомжтой хүн гэж хэлж чадахгүй. Бид болгоомжтой хүмүүс биш. Иймээс бясалгалч хүний хувьд хэрэв та үнэхээр сайн бясалгалч болохыг хүсвэл бясалгалаа, санамсар мэдэмсрийн бясалгалаас эхлэх хэрэгтэй. Энэ маш чухал. Тийм учраас Шантидо 4-5 бүлэгтээ яг үүнийг маш нарийн тайлбарласан байдаг. Гадамбын сургаалууд чихвчлэн өдөр тутмын амьдралдаа хэрхэн санамсар мэдэмсэртэй байх талаар өөрийн оюун санааны дадлыг өсгөх зорилгоор тайлбарладаг. Тэдний систем нь огт өөр, маш шууд, нээлттэй. Гадамбын сургаалууд бясалгалын талаарч энгийн маш үндсэн шулуухан байдаг. Маш шулуун тул ойлгоход амархан дагаж хэрэгжүүлэхэд төвөггүй. Тиймээс өдөр тутмын амьдралдаа санамсар мэдэмсэртэй байх нь баяр баясгалан, жаргалын ундраг, төгс бясалгалын их үүсвэр болдог. Бид Махамудраа эсвэл Маханатигийн бясалгал хийх гэж тун ирмэлцдэг. Гэхдээ түүнтэй ажиллах тийм амар биш. Та нэг газар Махамудрагийн хөтөлбөр эсвэл Маханати бясалгалын хөтөлбөрт оролцож болно. 6 эсвэл 10 өдөр, 1 сар, бүтэн сарын бясалгалч хийж болно. Гэхдээ тэр хөтөлбөр дуусахад та яг хിവэрэ, тийм биз дээ. Заримдаа бүр эсрэгээр болсон байдаг, санаанд оромгүй. Энэ нь юуг харуулж байна вэ гэвэл ямар сургуулилт чухал болохыг. Сургуулилт, өдөр бүрийн амьдралын сургуулилт, зөвхөн курс, семинар, номлол, 1 сарын эсвэл 1-7 хоногийн сургалтын үеэр бус. Энэ нь бидэнд юу харуулж байна вэ гэвэл бид системийн гадуур чөлөөтэйгээр бэлтгэгдэх хэрэгтэй. Системийн хүрээнд бид өөрчлөгдөхгүй. Албадлах, үүргийн хүрээнд бид зангаа өөрчлөхгүй. Бид зөвхөн ойлголт ухаарал, мэдлэг бэлэг ухаанаа хөгжүүлэх замаар өөрчлөгдөнө. Энэ бол бидний өдөр тутмын дадлага. Өдөр тутам оюун санаагаа сургах.
Ямар ч илүү нөхцөлд найдахгүйгээр өдөр тутмын амьдралын маань бүхий л зүйл бясалгал юм. Би аливааг байгаагаар нь хүлээн зөвшөөрөх ёстой. Юуг ч түлхэж болохгүй. Би үүнийг хийхгүй эсвэл тиймийг хийнэ гэж чадахгүй. Дадлагадаа бид сонголттой байж болохгүй. Бид нээлттэй байх учиртай би оюун санаагаа нээж аливааг байгаагаар нь хүлээн авах ёстой. Ингэж хэлэхэд амархан боловч өөрт хэрэглэхэд бэрх. Яагаад гэвэл сургуулилт дутагдaltaй. Энэ нь миний оюун санааг бариастай хിവэр бүрэн нэгдээгүй байна. Тиймээс дадлага. Дадлага гэдэг нь зөвхөн дүрм журмыг дагна гэсэн үг биш. Дадлага гэдэг нь зүгээр нэг хэмнэлтэд өдөр тутмын дэглэм баримтлана гэсэн үг биш. Дадлага гэдэг нь санамсар мэдэмсрийн тусламжтайгаар юмсыг байгаагаар нь хүлээж авахд бэлэн байхыг хэлнэ. Та бэлэн байх ёстой. Би өөрийн сэтгэл хөдлөлтөд ажиллахад бэлэн байх учиртай. Бүх нөхцөл байдал төгс. Муу нөхцөл эсвэл сайн нөхцөл гэж байхгүй. Бүх нөхцөл бясалгалчдад адилхан ашигтай. Тиймээс би оюун санаагаа үүнд бэлэн болгож өөрийн дадлагадаа бэлдэх ёстой. Бясалгалаа сайжруулахын тулд. Бясалгал гэдэг үг төвдөр гом гэдэг. Гом нь таны мэдэж байгаачлан дасах, дасгал хийх гэсэн утгатай. Би бүх нөхцөл байдалд дасах ёстой. Учир нь дасгал дасгалгүй улмаас надад бүх зүйл хэцүү санагдаж байгаа юм. Би бясалгалынхаа цугларалд Диан байсан ч миний сэтгэл самуурсан хിവэр байвал тэр газар ямар ч нэмэргүй. Та гимлэн мухарт хинч үгүй газарт байсан ч таны сэтгэл өмөрсөн бол ялгаагүй л бүтэхгүй. Харин сэтгэл тань амар амгалан өмнөгүй чөлөөтэй бол биеэрээ олон хүний дунд байсан ч зүгээр. Тиймээс энэ бол сургуулилт. Сургуулилтад танд бүх төрлийн объект хэрэгтэй. Та зүгээр хаа нэг буйд газар суугаад би бүхнээс холдоод одоо дадлага минь сайн явна гэж болохгүй. Хэрхэн мэдэх вэ? Таны дадлага сайн байгааг яаж мэдэх вэ? Та буцаад ирэхэд бүгд адилхан л байна. Тиймээс олны дунд бай, элдв нөхцөл бий газарт бай. Таны сэтгэлийг аль ч нөхцөлд өдөөж мэдэх тэр газарт. Тэнд таны сэтгэл тайван номхорч амьрлах юм бол сайн, энэ таны дадлага тун сайн явж байна гэсэн үг. Тиймээс өдөр тутмын амьдралдаа бясалгалж бидэнд бүхий л нөхцөл хэрэгтэй. Тиймээс би танд Дианд суу гэж зөвлөхгүй. Би танд чимээ шуугантай газар бай, хүмүүсийн дунд бай, нөхцөл байдалд бай, юу болохыг үз. Тэгээд тэнд л та ойлгоно, үгүй бол та дадлагадаа хэр ахснаа мэдэхгүй. Тиймээс би энд онцолж сануулъя. Бясалгал гэдэг нь сэтгэлийн доктортой байдал, бясалгал гэдэг нь санамсар мэдэмсэр буюу сэрэмж, бясалгал гэдэг нь таны дадлагын үеийн сонор соргог байдал болгоомж юм. Бясалгал гэдэг нь таны оюун санааны мөн чанарыг харах гэж оролдох зүйл биш. Тийм ээ, би энд суугаад өөрийн сэтгэлийн жинхэнэ мөн чанарыг харах гэж оролдож болох ч энэ ямар ашигтай вэ? Үнэн дээр үр дүнгүй. Бидний хувьд бясалгалын ач холбогдол нь сэтгэлээ докторжуулж гол бясалгалдаа бэлтгэхэд оршдог. Хэрв та үнэхээр бэлэн болсон байвал энэ тийм ч уддаггүй. Ийм дүүний тулд бидэнд өдөр тутмын амьдрал бүх нөхцөл байдлаараа хэрэгтэй. Гэр бүлтэйч, садан төрлийнхний дунд ч, үл таних хүмүүстэйч ямар ч орчинд байсан хамаагүй тэр бүхнийг өөрийн бясалгал, дадлагын объект гэж үзэх хэрэгтэй. Сэтгэл хөдлөлтөд харьцах амаргүй, тийм үү? Тиймээс бид сэтгэл хөдлөлтөө өөрийг нь шинжлэх ёстой уур бодлын бүгдийг. Үүний тулд бидэнд объект хэрэгтэй. Объектийн тусламжтайгаар сэтгэл хөдлөлтөйгээ ажилласнаар бэлэг ухаан тодорно. Ингээд өнөө өглөө бид бясалгалын ерөнхий ойлголтын талаар ярилцсан. Би энд онцгойлон санамсар мэдэмсэр бол миний хувьд бясалгалын үндэс суурь гэдгийг хэлсэн. Махамудра, Маханатимитийн бясалгал огт биш шүү. Гадамбийн багш нарын сургаалаар санамсар мэдэмсэр гэдэг нь гүнзгий бясалгал юм. Учир нь энэ үгүй бол хүн хоосон чанар дундад үзэл гэх мэт жинхэнэ бясалгалд хүрч чадахгүй. Бясалгал эхлүүлэхдээ бид санамсар мэдэмсрийг хэрэглэх ёстой. Санамсар мэдэмсэр бол үндэс суурь. Түүний дараа нь төвлөрлийн сургуулалт, тэгээд бэлэг ухааны сургуулалт, эдгээр гурвуулаа бүгд санамсар мэдэмсрээс ихтэй. Ингэж л би та бүхэнд хэлхийг хүссэн юм. Бясалгалын үндсэн ойлголт буюу мэдлэг бол санамсар мэдэмсэр билээ. Одоо бид хідэн хорон бясалгал хийцгээе. Санамсар мэдэмсрийн бясалгал. Гадамбийн багш нарын зааснаар ямар ч сэтгэл хөдлөл байсан гарч ирэг. Харин хэрв танд уур гардаг бол зориуд уураа гаргаад үз. Эсвэл атаархах сэтгэлтэй бол атаархлаа гарга. Тэгээд үүний зэрэгцээ санамсар мэдэмсрийг хэрэглэ. Санамсар мэдэмсрээр та уур, атаархал болон бусад ямар ч төөрөгдөл хэрхэн гарч ирж байгааг харах болно. Ямар харагдаж байна? Хаанаас үүсэж байна? Гэдгийг та санамсар мэдэмсрээрээ шинжилж байгаа хэрэг. Ингээд өнөө өглөөний яриагаа өндөрлөе.